чимэг ихчээ энэ сайхан орой мэндийг хүргэе. За сайн байна уу? Та өөрт ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Хоёулаа цагийн зөрүүг За. болохоор их сайхан байна. Дайн үлсээр сонь сайхан юу байна? Энд нам тайван. Тэгээд сайхан үйлжлөө. Скандинав орнд ирээд сайхан үйлжөөд хаваржаад одоо буцах төгч байна. Тийм байна. Өвлжөөд хаваржаад эх орноосоо гараад та маань их олон улсад олон сайхан монгол хүүхдүүдэд зуулчлаад эрдэм номын хайраар дүүрэн, эрдмээр дүүрэн, инээдээр дүүрэн, итгэлцлэр дүүрэн багш шимэг сайхан адрыг ингээд олон түмэнд хүүхдүүдэд түгээгээд явж байгаа. Энэхүү сайхан ажлаасаа танилцуулбал. За баярлалаа. За миний хувьд бол угсаа их сургуулийн яг менежментийн багшийн ажлыг одоо хашдаг. Мөн хажуугаар нь бас хувийн нэг академи ажиллаулдаг. Мөн академийн ажиллаараа бол бас маш олон одоо залуучуудыг гадаад ихтэй сургуулиудад бас явуулж тэдний одоо боловсролд одоо тодорхой хэмжээний хувь нэмрэг бол оруулаад явсан байгаа. Харин тийм 2024 оны 12 сарын 30-нд үйл ажиллагаан дээр та одоо Монголын хайртай бүх хүний мэдих гайхамшигтай эмэгтэйд эрхийн бичиг өгсөн байсан гих мэтчилдэнгээр их олон хүмүүст сурах боломжийг нээж байгаа. Энэ сайхан мэдээнийхээ тухай ярил. За тэрийг бас солоод харсан уу? Тий анх цэцэг гээд хүндийг өргөлтэй. Тий аваргад хүндийг өргөлтэй аваргад бас одоо Филиппин улсад бас 1 сар үн төлбөргөө сурахын эрхийн бичгийг бас 12 сард эрхийнхээ яг өмнөх нь одоо шинэ жилийн үйл ажиллагаан дээр нь бас гардуулсан байгаа. Мөн дуучин саранд уяад бас одоо гадаад ихтэй сургуулиудад одоо хүүхдүүд нь ч юм уу эргэн тойрны найз нөхөд юм уу хамаатан садных нь хүүхдүүд нь ч юм уу сурах бас ийм боломж байгаа гэдэг эрхийн бичгийг бас гардуулж өгсөн байгаа. За гих мэтчлэнгээр гээд манах маш олон одоо үйл ажиллагаанд бас оролцож одоо бүх зүйл одоо боловсрол гэдэг өөрөө их сайхан одоо буйны бас ажил байх хэрэгтэй гэж хардаг. Тэгэхээр бидний хувьд бас аль болох тий одоо боломжтой одоо боломжгүй бүх нөхцөл байдалд бид нэр тусалж дэмжиж бас ажлууд явах энэ одоо чиний өрөмс дээрээ бас 10 гаруй жил одоо энэ үйл ажиллагаа хийгээд явж байна. Тийм байна. 10 гаруй жилийн хугацаа гэдэг чинь бас чамгүй хугацаа шүү дээ. Тэр болгонд ингээд таны хэлжгаар боломжтой боломжгүй хүмүүсээс судалгаагаар байна уу? Өөрсдийн гэсэн тэр үйл ажиллагааныхаа дагуу хүмүүст олгоно гэдэг нь за одоо буян гэж ярил хамгийн том буян байх гэдэг тийм ээ. Тэгэхээр одоо багш шимээ хин сайхан алдрыг өөрийнхөө мэддэг сурдаг эзэмшсэн зүйлээ олон түмэнтэйгээ хуваалцаад явах нь хоёлоо шууд одоо цагаас эхэлчихлээ шүү дээ. Цаг хугацааны хүрдэг хоёлоо хойшлуулад та одоо 9 эрдэнэ шиг сайхан гэр бүлд төрсөн. Аав нар ах нарыг босгоод хичээл хийж байхад таавд эрэхлээд унтдаг байсан. Тэр хөөрхөн бага руугаа хоёлоо очивол. Тийм. За их нарийн сайн судалсан байна та. Ер нь хүүхэд байхдаа хичээлээс ирээл хичээл бүх даалгавар бол хамгийн дөрөв хийдэг. Миний одоо бас баримталтгаас тухайн үед бас баримт зарчим байна. За хичээлээ би хамгийн дөрөв хийх ёстой. Дараа нь гэрийн ажлыг хийх ёстой. Дараа нь амрах ёстой гэдэг ийм зарчмыг их барьдаг байсан. Тэгэл тэр зарчмаараа манай ах нар маань босоол өглөө өрөөр 5 цагт босоол хичээлээ хийгээ сууж хат би нэр унтаал байж идэг байсан да. Тэр хөдөөний сайхан цэвэр агаарт өглөө эрт тусаад хичээл хийнэ гэдэг нь бол одоогийн нийгэмд ингээд ярил суурьшмал иргэншил давамгаалж байгаа нөхцөлд бол баг ингээд үлгэрч юм шиг домогч юм шиг ээж аав нар ах эгч нар одоо юу яриад байгаа гэмээр тэгээ та хэдтэйгээ дайнд уулзаад тэр сайхан халуун хайрын дунд та нарынхаа хайрыг мэдрээд сууж байхад таныхаа ярианаас аав гэдэг хүн бол энэ 9 хүүхдийг өсгөхөд их том үүрэг гүйцэтгэжээ гэж дүүн бодол хийлээр сууж исэн бодол гүйлгээл тэгээ таны тэр нэг хөөрхөн яг нэг багийнхаа тухай яриад нүд гэрэлтээд бүр ингээд цангиж байгаа тэр хоолойг сонсоод тэр тухайга жоохон дэлгэрүүлж яриул жишээлбэл багийнхаа амьдралыг жоохон дэлгэрүүлж яриасаа гэж хүсэж байна. Тийм үү. За хүүхэд байхдаа ном их уншина. Маш их зөв тухай үед их цээжилдэг байсан. Одоо хамгийн хөгжилтэй одоо хүүхэд насны дурсамж гэхээр бид нэр зоос 1 билүү 2 дугаар ангид байхад
манай ангийн багш маань нөгөө анги руу орж одоо хин хамгийн олон одоо зүр цэцэг мэдхүү одоо унсах мэдхүү нөгөө ангийн багш маань манай анги орж ирээд одоо хин хамгийн их одоо унсах мэдэх вэ гэд иймэрхүү уралдаан зарлаж ирсэн. Тэгээд манай нөгөө ангийн багш маань орж ирээд биднээс ингээл за унсах асуувал миний нэр Эрдэнэ Чимэг гэд хамгийн сүүлд байдаг. Тэгэл багш маань за унсахуудыг хэлээд байгаад унсхаг хэлж байгаа л хамгийн сүүлд нэг тухайн үед нэг 30 нэг 50 орчим гэсэн юм шиг байна. Тэгээд намайг нэг 50 хүрчихийгээд за нэг унсах хэлчихвэл чи одоо ингээ болчих гээд байна гэд. Тэгээд сүүлдээ ингээ бодож байгаад санаанд ордоггүй. Тэгмэт манай багшдаггүй. За энэ шилний хонхрыг юу гэдгийг хэлдэггүй. Тэгэхээр би тухайн үед мэддэггүй. Тэгэхээр би бодохгүй. За энэ чинь шилний хонхрыг өмсөд ингээ далд орчдөг. Тэгээ уулын цаа нар гарч ийн гэж хэлэхгүй. Тэгсэн чинь манай багш нэгэд унждаг. Нилээ инээж жаал. За шоргоолжийг юу гэдгийг хэлдэггүй. Тэгэхээр би нөгөө шоргоолж нөгөө үйлбэрийн нөгөө нь хэлсэн байсан. Тэгээд дахиад бас нэг үйлбэрийг бас сайн мэдэхгүй тухайн үед. Тэгмэт багшаа санахгүй байна гэсэн чинь за уухаа туухаа гэлдэггүй. Тий уухаа туухаа өмсний нөх гэлдэггүй. Тэгсэн чинь манай багш бүр инээж за чи ерөөсө хамгийн олон өнсөх мэддгээр за нэг оног чи нэмээд ингээ чи төрүүллээ шүү гэд инээж. Гэх мэт ингээл багш нарыг их инээлгдэг. Ийм жоохон хөвгчлөлтөг юм шиг. Гэхдээ нөгөө талаас их даруухан тийм л хүүхэд байсан да. Ирсэн хүүхэд дундаасаа та маань одоо доороо хэдэн дүүтэй вэ? Дээрээ хэдэн ахтай вэ? За дээр доороо 4 гээд би айлын дундхан. Тий. Тэгээд ах нар маань ерөнхийдөө их дандаа шүлэг яруу найраг ном их бичнэ. Тэгэхээр би арай өөр темпераменттай болчиход байгаа юм. Тэгээд дүүнэр маань бас ерөнхийдөө бас багшийн ажил одоо хэлний мэрэгжил багшийн чиглэл миний хувьд бол эдийн засаг менежмент гэдэг арай өөр салбар руу явчихж байгаа. Хүн бол өөрөө тэр чигтээ баялаг, улсын өмчүүл баялаг нь ерөөсөө хүн тэгээ өөрөө оюун санаагаа хөгжүүлээд хилээд явахаар ямар сайхан байдгийг сая их хэлний өдрөлгөөр очичоод таад тэгээ тэнд эх орноос урсчлаад байж байхдаа та тэгээ хараад үнэхээр баярлаад багтаад ямар сайхан юм бэ гэд бодоод байж байла. Ер нь Эрдэнэ Чимэг ихчээ ингээд олон жил багшигээд хүүхдүүдтэй ажиллаад улс их орондоо соёнгийн гэрэлтэх ажилтыг төлхөө хийгээд явж байхад ер нь хүнд хамгийн чухал нь юу юм бэ? Эрдэнэ боловсрол гэж уул нь мэдээд байгаа. Гэхдээ Эрдэнэ боловсрол чухал юм уу? Өмнөө байх ёстой юм уу? Тэрний өмнө нь бас нэгэн чухал зүйл байгаад байна уу? Энийг та олон жил багшилсан багш хүний одоо өнгөөр ярина гэвэл. За мэдээж Эрдэнэ боловсрол бол бас аль ч улс оронд бол бас энэ төрлийн тавьдаг бас асуудлуудын нэг. Гэхдээ тэр тухайн одоо боловсрал Эрдэнэ мэдлэгээс гадна одоо хүмүүжил гэдэг асуудал. Тухайн одоо ямар одоо тий орчинд яаж хүмүүжээд байгаа. Үнэхээр янз бүрийн орчин бол хүн өөрөө бол өсөж хөгжөөд явж байна. Тэгэхээр хүний хөгжлийн асуудал өөрөө бас чухал нэг үзүүлэлт болчиход байгаа. Тэгэхээр тухайн хүний хөгжлийн асуудал гэдэгт юу орж иж байгаа өөрөө их том сэдв болчихж байгаа юм л да энэ. Мэдээж тэр хүмүүжлийн асуудал байна, харилцаа хандлагын асуудал байна гэдэг ч юм уу тий. Тэр яаж хэн болж хөгжөө одоо тэр хүн бий болоод байгаа юм тий. Тухайн одоо нийгэмд тэр өсч хөгжиж байгаа тэр хүн болгоны дотоод мөн чанар одоо тий хандлага бүх зүйл одоо ямар одоо төвшөнд яаж хөгжиж явж байгаа гэдэг асуудлууд гарч ирээд байгаа. Энэ бүгд маань мэдээж алхам алтмаар яваад одоо хүн төрөлхтөнд одоо мэрэгчлээ, мэдлэгтэй тийм хүний нөөцийг бий болгож байгаа. Таны ажлынхаа хажуугаар хийдэг академийн үйл ажиллагаа бол мэдээж эрдэм мэдлэг боловсралтай хүний нөөцийг улс их орондоо бэлтгэж байна. Тэгэхээр 10-аад жил болж байгаа та бүхэн маань ер нь мэдээж статистик тоо баримт байгаа. Сургаж ирсэн хүмүүс маань нийгэмдээ мэдээж хувь нэмрээ оруулж байгаа. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярих юм бол эцэг эхчүүд маань танаа байгууллагад хандах, танаас зөвлөгөө авах гэх мэтчлэнгээр хоёлаа яг буцаад одоогийнхаа цаг дээр ирээд академийнхаа тухай ярил. За манай академиар ерөнхийдөө нэг 6,000 гаруй хүмүүс бол үйлчлүүлсэн байгаа. За тэр 6,000 гаруй одоо залуучуудыг бид нэр одоо гадаад их дээд сургуулиуд суралцах, мөн гадаадад очиж хэлний бэлтгэл суралцах,
хил усаа сайжруулах, аялцсан оноо авах гэх мэт одоо маш олон үйл ажиллагаануудаар бид нар бэлдэж болж явуулдаг. Яг гоо ээж аавуудын бол ирж одоо зөвлөгөө авдаг хамгийн гол асуудал байна. Ерөнхийдөө нэлээд жоон хоцронгуй байдалтай ирдэг. Одоо жишээлбэл манай хүүхэд одоо энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа. Би одоо хүүхдээ яг гадагшаас сургууль сургамаар байна. Жишээл эрх агш та одоо юу гэдгийг те Италид сурсан. Одоо тэр Италид л очиж хүүхдээ сургамаар байна гэдэг ч юм уу. Эсвэл Даанд сурсан, Даан улсад би хүүхдээ сургамаар байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ингэж хэрч уулздаг. За мэдээж тэдний хүсэл мөрөөдөл бол ерөнхийдөө гадагшаа бол чиглэсэн л дээ. Одоогийн залуучууд бол одоо нэг өсөндөө боловсролын нүүдэл маань гадагшаа чиглэлчээд байгаа. Тэгэхээр энэ одоо ээж аавуудын ингэж яриад ирж байгаа хүүхдүүд өөрсдөө бас гадагшаа сурах хүсэл мөрөөдөлтэй байгаа нь бас нэг талаас бас зөв. Нөгөө талаас үнэхээр тэр хүүхдүүд тэр гадагшаа сурах одоо бэлтгэл ажлыг хэр хангасан бэ гэдэг асуудал өөрөө ээж аавын талаас одоо санхүүгийн хувьд яаж хангаад байгаа юм. Хүүхдийнхаа сэтгэл зүйд яаж бэлдээд байгаа юм. Хүүхд маань өөрөө жишээлбэл аялцсан оноогоо авсан юм уу? Аваагүй байгаа мó? Хэл усны чадвар нь ямар түвшинд байгаа гэх мэт ингээд олон асуудлууд гарч ирээд байна. Тэгэхээр энэ бүгд дээр бид нар бас зөвлөгөө өгөөд зайл одоо суралцахад нь яг тэр хүүхдийн хүсэл мөрөөдөл нь яг юу вэ? Тэр ориглон тэр хүсэл мөрөөдөл нь тэр хүүхд тодорхой хугацаанд ямар бэлтгэлтэйгээр орж ирээд байгаа юм бэ? Жишээл 12 дуурын хүүхдүүд бол энэ нэлийн юм сериусны асуудал болчиход байна л да. Ер нь аялцсан оног бол зүгээр нэг богинохоо 3 сар сураад авчдаг оноо бас биш л дээ. Тэгэхээр тодорхой ингээд системтэйгээр тэр хүүхдийг англи хэл нь анхан шат бол тий дунд шат, үнзгийн шат, аялц гэдэг аялц. Гэх мэт ингээд нэлийн системтэйгээр бэлтжиж тухайн хүүхд маань хүсэж байгаа оноонд бол хүрдэг. Яг өнөөдөр хүүхдүүд нэг аялцын 6.5 авчвал болж байна. Энэ бол хангалттай гэж хараад байгаа шүү. За тэгэхээр 6.5 оноотой хүүхдэд ямар сургуулиуд нь нээлттэй байна. Тэрэнд ямар одоо хэдэн үеийн тэтгэл өгөх боломжууд байна гэдэг ингээ өөр шиг асуудлууд гарч ирдэг. За аялцын 8 оноотой хүүхд бол дахиад шал өөр боломжууд гарна. Арай сургуулийн хувьд ранктай юм уу? Тэтгэлэг нь одоо 100 болж орчих юм уу гэдэг. Гэх мэт ингээд олон боломжууд бол тухайн хүүхдийн тэр аялцсан онооноос хамаарат өөрчлөгдөн. Мэдээж 10 жилийн бас бүр боловсролтын голч оноос чухал үүрэг гүйцэтгэв. За тэгэхээр бид нэр 9 дугаар анги 10, 11, 12 дугаар анги гэсэн 4 жилээс голч оноо гарч ирж байгаа. За энэ голч оноо тэр тухайн хүүхдийн одоо тэр 10 жилийн суур боловсролын чадварыг нь харуулдаг байгаа. За хэлний мэдлэг нь энэ хүн мэрэгжлийн хичээлийг гадаадын ихтэй сургуулиудад яг ойлгож чадж гинэ үгүй юу гэдгийг илтгэж байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань за би бол ангид бол нэг англи хэлээрээ гэдэг ч юм уу тий. За би бол сургуультай нэлийн гайгүй явдаг гэж хэлдэг. Гэхдээ тэр тухайн хүүхд маань өөрөө олон улсын хэмжээнд одоо өрсөлдөж байгаа. Тэгэхээр олон улсын түвшинд гэдэг нь гадны дор хаяж 20-30 улсын хүүхдүүдтэй өрсөлдөн гэдгийг хүүхдүүд нэгдүгürt аюу анхаарах нь аюу чухал асуудал болдог. Мөн дээр нь тухайн хүүхдүүдтэй бид нэр сэтгэл зүйд хэр зэрэг бэлтгэлтэй байна. Зүгээр гадагшаа одоо Солонгос сураа, Америкт сураа, Австрал сураа гэсэн мөрөөдөлтэй орж ирдэг. Тийм байна. Тэгээ ямар ч байсан 12 дугаар ангид орж тулгамдахгүйгээр 9 дугаар ангиас эхлээд нэг сүүлийн 4 жил ойлголтууд аваад яваад байх юм бол хүүхдүүд маань бас сэтгэл зүйн, гэр бүлийн, хамтын гэд бүх зүйлүүд маань бэлэн болох нь байна тийм ээ. Тэрийгээ тэгээд эртнээс одоо таны яриаг сонсож байгаа хүмүүс байх юм бол мэдээж боловсролтой хүн бол зөвхөн Монголдо биш дэлхийн боловсролыг эзэмшүүл хаачид одоо 200 орн биднэрт нээлттэй байна. 200 орн гэснээс та маань нэлээд аялж байгаа харагддаг. Ер нь олон орноор аялсан уу эрхэгч маань? Тэгсээ нэлээд олон орноор. Би өөрөө Италид сургуулаад төгсөөд мөн Даан улсад одоо энэ Денмаркт бас сургуулаад төгсөж мөн одоо Монголд ч гэсэн бас одоо сурч боловсроод бас докторийнхаа зэргийг бас хамгаалаад доктор профессор гэдэг нэр ямар ч нэрээр бас ихтэй сургуульд багшийнхаа ажлыг хийгээд мөн олон улсын хэмжээнд бас боловсролын маш олон төслүүдийг бас хэрэгжүүлээд явж байгаа. Тэр утгаараа ерөнхийдөө би манай одоо BTG Academy одоо бараг
Сингапур, Итали, одоо тийм Даан улс байна. Мөн дээр нь Америк, Канада, Австрал гэдэг Турк гэдэг маш олон орнуудын боловсролын том төслүүдийг бол хэрэгжүүлж байна. Судалгаа шинжилгээ хийгээд явж хахад мэдээж авууштай. За тэгэл улсын их орондоо нутагшуулмаар гэмээр багш үнэнүүдээр ч тэр аль ч өнгөөр нүцгөр нь харсан сайхан зүйлүүд бүгд л байдаг байх. Энэ донд хоёулаа нэлээд одоо юутай сонирхолтой нөгөө шороо идэж өссөн, чулуугаар тоглож өссөн гэд найзтайгаа шивэдэд болцсон. Тэгэд ер нь хүний амьдралд олон л сайтай муутай саартай олон л олон хөнгө байдаг бах. Тэгээ таны ярианаас би ингээд яг толдоол өөрийнхөө ингээд таад тэгээ бужигнаад байж ах та нэг тийм багынхаа тэр нэг сайхан өнгөөрөө яваа их сайхан ихчэн да гэж таныг дүүн тэгж харж байсан. Тэгээ тэр өнгөн дунд мэдээж найз нөхөд гэдэг тэр том агуулга бол байж байгаа. Тэгэхээр найз нөхдийн тухай та бүрнөөл. Тий, ер нь одоо Шведэд байгаа одоо найзтай баг 20 гаруй жил уулзаагүй. Тэгээд яг үнэндээ Шведэд очихдоо уулзна гэж бас бодоогүй. Яагаад гэхээр бас найзынхаа талаар нарийн мэдээлэл Шведэд очсон байгаа. Тэгээд санамсаргүй манад дүү байна. Одоо айлд очноо гэд байж таараад. Тэгээд тэр үед бол үнэхээр сайхан багын турсамж мэлэх сэргсэн. Тэгээд бид хоёрын хувьд бол их найзалдаг. Өдөр болгоно хүсэл мөрөөдөл их ярьдаг. Ялангуяа манай найз бол маш их ярьдаг. Одоо цэгмэ байна. Байнга одоо би ийм болно тэгнэ ингэнэ гэл. Тэгээ би очиж хүүе чиний одоо хүсэл мөрөөдөл бол одоо хүртэл надад яг бүр ингээд ярьж ирсэн болгоно ингээд маш сайн би санаж байна. Тэгэд үнэхээр би тэр аягүй сайн тод санаж байна. Тэгээ хоёулаа бас ингээд үүснэ гэдэг үнэхээр том сайхан өрөөл байна гэд бас найзтай хэлжсэн. Тэгээ найз маань яг бас сэтгүүлч мэрэгчлээ. Тэгээ яг одоогийн байдлаар одоо сэтгүүлчийн ажил маш сайхан гоё бичнэ. Бичгийн хажуугаар бас арай өөр мэрэгчлэр бас ажиллаад явж байгаа юм байл. Мэрэгчлэр чи ажиллах үнэ. Би чамайг аюул сайн мэдэж байна. Чиний хэлсэн болгоныг би маш сайн одоо тод санаж байна гэд. Бид хоёр бас нэлээх ярилцаад одоо ч гэсэн намайг хизээ ирэх үү гээл. Тэгээ миний хувьд бол бас энэ удаад бол дахиж бол очиж яриа амжихгүй. Одоо Монгол руугаа буцаад очсныхан маргааш дахиад би Филиппин улс руу явж байна. Тэнд бас төслийн бас ажлууд байна. Тэгэхээр тэр ажлаар бас гадагшаа явах гэх мэт тэгээд ер нь жилдээ нэг хамгийн багадаа нэг 5-6 улс руу яваад байна уу. За өнгөрсөн сая 24 онд гэхэд за өдөө 4 сард гэхэд би Шанхай руу бас олон улсын оролцоо явж ирсэн. 6 сард Америк 7 сард нь Филиппин явсан. За тэгээд 12 сард нь энэ Денмаркт ирсэн. Ирснээс хойш Франц, Швед, Норвег гэд нэлээд олон газруудаар явах шиг боллоо. Тийм байна. Өстө нөгөө нүүдлийн шуу гэдэг шиг оюун санааны тэр сайхан зүйлүүдийг түгээгээд тэгээ таны маань та бүхэн заашгүй ярих өстө зүйл таны сайхан инхэр охин байсан. Яасан сайхан юм бэ? Би тэгээ таныг өглөө болгох юм уу? Магадгүй тэр нэг сайхан хийлийн айцыг ингээд сонсоод бүр тэр мэдрэхгүй бол нэлээд сайхан байдгийн байх гэж бодчихсон. Тэгээд сайхан охиныхоо тухай ярил. Сая таад маань Мартаар сайхан мартлуу. Тэгээд яг нөгөө тайсан дээр гарчаад Мартагийнхаа тоглолцсон аянд бид нөгөө нэг сайхан дуугаад болсон тий. Тэгэхэд нэрээ үнэхээр хөглөгдсөн. Тэгээд амьд төгжим гэдэг хүүхдтэй ямар их цаг зарцуулаад эрдэм чартад мэдлэгтэй болгосон бэ гэж танаар мөн давхар бахархаад байсан. Баярлалаа. Тий, манай хүүхд бол 11 настай. Тэгээд ерөөд нэг 7 настайгаас эхэлж хийлийн сургалтанд отхон жаргалах удирдлагад одоо хийлийн сургалтанд явж байгаа. Тэгээд энд ирээд бид хоёр бас бас олон сар 4 сар гаруй болж байгаа учраас за хийлээ бас мартчих үү тэгээд энд одоо Даан улсын оркестрт одоо хийл тоглодог Австрал багшиг аваад бас нэмэлтээр бас сургалт аваад явж байгаа. За энэ ч ирээд
бас нэлээд олон газар бас хийлээ тоглосон. Тэгээ хамгийн сүүлд нөө хилний өдөр. Тэгээд бид бүхний бас хамгийн хайртай дуу салгийлгэн нутгийн аяыг бас байна. Эмэгтэйдэд төгөлдөр уран аян дээр хамт тоглосон байгаа. За ерөнхийдөө 11 хүртлээ их олон тэмцээнүүдэд бас орсон. Одоо Италид 2 дугаар байр, Америкт 1 дугаар байр, Канадад 1 дугаар байр гэх мэт олон улсын тэмцээнүүдэд их оролцдог. Тэгээ яг өөрийн гэсэн бас нэг юу авьяас чадвар байх шиг байна. Овгоор нь дуудаад марлаа гэж байгаа болохоос ш Монгол улсын маань нэр гарч байгаа нь сайхан юм да тийм ээ бахархмаар. Тэгээ нэг хүн гэдэг ямар их олон зүйлийг агуулж явдаг юм бэ гэдгийг тайзан дээр марлагаасаа дахин хараад тэгээд бахархаар сууж байна. Үнэхээр сайхан байсан. Тэгээд та адтэйгээ одоо би ингээд дүүтэй өмнө нь яриад таад дээр очиод ингээд хөөрөлдөө сууж хахад хоёлаа ээжийнхаа тухай гайхамшигтай тэр уран хүний тухай төмрийг торох шиг эсгдэг хүний тэр гайхамшигтай инээгээд хайр цэцруулаас байгаа ээжийнхэн тухай хоёлаа мэдээж ярихгүй байж болохгүй. Тэгэхээр та гурыгаа харчаад хайр гэдэг зүйлийг хүмүүс мэдээж өөрийнхөө олон өнгөөр л ярьдаг л да. Гэхдээ их хүний хайр тэр 9 хүүхдийг өсгөөд ерсүүлээ ингээд эх орондоо хэрэгтэй одоо тэгш ингэж өсгсөн ээж хүнийг хараад зөндөө олон түүхийг нь та хоёрыг байхгүй сонссон. Өөр нь яриулаа. Тий. Тэгээд таны одоо 9 хүүхдээ яг дундахын сайхан эрх тань охиноос нь ээжийнхэн тухай сонсомоор байна. За баярлалаа. За манай ээж бол нэг 45 жил ерөнхийдөө бас төмрийн дархны ажлыг хийсэн байгаа. Тэгээ Монгол улсын бас анхны төмрийн дарх нь маш их ажиллаж одоо хөдөлмөрч гэх юм уу тийм ээж маань одоо ажлыг бол үнэхээр одоо хариуцлагатай одоо маш сайн одоо хийдэг өөртөө их зарчимж бид нар ч гэсэн өөрийнхөө зарчим биднэрт бас их тулгадаг. Та нар шударга байх хэвээр, үнэж байх хэвээр, ажилдаа хариуцлагатай байх хэвээр гэдэг ч юм уу тийм тэр талаас нь аав ээж минь бид нэр их өмжүүлж ирсэн байгаа. За хүнээс бол нэг төгрөгч авч идэж болохгүй. Заавал тэрийг нөхөх ёстой гэдэг ч юм уу тийм. Дандаа юм заасан зөвлөсөн одоо хүнийг хохироож болохгүй, хүнийг тэгж одоо тийм сэтгэл санаа муухай үг хэлж болохгүй гэдэг ч юм уу. Тэр талаас тэр утгаараа манай ээж их байнга инээж явдаг, инээмсэглэж явдаг. Бидрэг нэг загнаа ээж маш үедээ болно. Одоо жилийн ажлын төлөвийг 205%-аар бол биелүүлж ажилладаг. Тийм их одоо байнгын үрд нь бол төмөр нь бол ингээд бараг дав ажиллаж байгаа юм шиг гарт нь орчихсон. Тэгэл ер нь бодсноо бол шууд тэр төмөр дээрээ шууд хийдэг. Тэгэл чадахгүй зүйл шууд зүүдлээл өглөө нь очиод хийдэг. Ерөнхийдөө бас нэг тийм үү. Манай ээжийн одоо өөрийнх нь одоо авьяас чадвар өвдөсгөх юм уу тийм. Одоо ээж маань бас очиж золголтой хийе. Чин давчраад цагаан сар маань өнгөрчлөө гэж байж байгаа шүү дээ. Одоо 80 гарсан хүн байна. Таад маань тэгвэл Монголд очиод дахиад шинэлэх нь шүү дээ тийм ээ. Тийм энэ очиос гэр золголт. Тэгээ ээж маань бас олуулаа. Тэгээ нэг эгчтэй, эгч нь бол 90 гарсан хүн байгаа. Тэгээ ээж маань өөрөө 80 гарсан. Тэгээ дүүнэр нь байгаа. Тэгээ дүүнэр маань мэдээж хамгийн дөрөв ирж золгондоо. Тийм. Энэ олон улс орноор оюун санааны ажлаа хийгээд эх орондоо хэрэгтэй эрдэм мэдлэгийг түгээгээд за тэгээ тэрнийхээ хажуугаар бүх зүйлийг яг тэгш авч явна гэдэг нь эмэгтэй хүнд ингээ харахад агтцсан ч юм шиг. Тэгээ та энэ агтцсан гэмээр энэ их аялал агтцсан гэмээр энэ их ажлыг яаж амжуулаад байна эрдэнэ чимэг хичээ. Ер нь нэг дор бол би аюул олон ажлыг зэрэг хийх дуртай. Нэг хоёр ажил бол жоохон надад их хэтэрхий хялбар харагддаг. Тэгэхээр баг 10 ажлыг зэрэг хийх гэж оролддог үнэ л дээ. Тухайн үед яг хүүхэд байхдаа нэг математикийн хичээлийг хийж байгаа л жоохон ингээл нэг цаг 2 цаг суугаад ядраад эрэнгүүт хажуудаа монгол хэлний хичээлийг тавьдаг ч юм монгол хэлийг гэж ядрангууд дахиад өөр хичээлийг хийдэг ч юм уу. Ингээд нэг дор олон юм ингэж зэрэг хийгээд тэр болгондоо ингэж өөрийнхөө тэрхийг тааруулж ажилуулад сурцсан юм шиг байна.
тэр утгаараа энд ч ажиллаа хийж гин, эндээс ч Монголынхаа ажлыг хийж гин гэх мэт. Тэгээ миний ажил өөрөө бас жоохон олон улсын түвшинд. Тэгээ яг энэ өвлийн үед бол би Европ руу ирчихэж байгаа учраас яг Филиппин руу бол явж амжихгүй амжихгүй нэ гэж бодоод за жил болгоно бол нөө зуны үлрэлтч өвлийн үлрэлтч Филиппин очдөг байсан. Яг тэгэхээр манайх нөө кампинг хүүхдүүд их юм болдог. Тэгээ кампингаас сургалтаар өөрөө очиж хянаж шалгаж бүх юм гардаж ингэж хийж иж би нөгөө ажлаа ингэж үр дүнгээ ингэж тооцох мөн одоо тухайн хүүхдүүдийг бас илүү сэтгэл ханамжтай үнэхээр хүссэн одоо үр дүндээ хүрээсэй гэж тэгж хичээж ажилладаг. Тэгээ энэ өвлийн за би Европ явж байгаа. Одоо ерөнхийдөө одоо тэр хариуцж авч байгаа хүмүүс маань сайхан ажил чинь асуудалгүй гээд байжсэн чинь гинт бас ажил гараад. Тэгээ мэдээж за та заавал ирэх хэрэгтэй байна. Энд бас одоо гадна Монголоос бас дарга нар ирж байна гэд. Тэгээ очиж бас нэг ажлуудыг зохицуулаад тэгээ ирсэн дээ. Таныг маань амраахгүй юм байна. Тэст ерөөлөө гэдэг шиг юм болоод байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр нөгөө орон зай гэдэг асуудал гарч ирж байна те. Орон зайнда тэгэл яг өөрөө өөрсдөө чадхаар. Тэгээд нэрээ залгамж чадаа гэснээс өөр шигээ хариуцлагатай альва зүйлийг тэгш аваад явдаг мэдээж багш нар танай хамт олонд мэдээж олон байгаа. Хамт олонныхоо тухай яриуд. Тий. За мэдээж одоо манай хамт олон тэгээд ажлын газар гэдэг энэ бүгд бол бас юу гэж уншихгүй сайхан хамт олон байдаг. Тэгээд энд одоо ирээд бас 3-4 сар болж байгаа хугацаанд бас арын ажлуудыг хариуцаад аваад бүх юмыг бас жинтан хийгээд явж байгаа бас манай одоо гүйцэтгэх захирлууд байгаа. Тэгээд тэр захирлууд маань бүх ажлынхаа одоо тайланг одоо 7 хоног болгоно өгнө. Ажлуудаа бас тайлагнаад ингээ явдаг. Хаз жаргал гэдэг нь одоо жаргалан гэдэг маш олон одоо захирлууд, менежерүүд ажиллаад явж байна. За мэдээж бидний ажил бол бас одоо цаг хугацааны хувьд бол байнга одоо хязгаарлагдмал байж идэг. Маш олон хүүхдүүдийн одоо боловсролыг бид нэр одоо хариуцж аваа хийж байгаа учраас одоо цаг хугацаа алдах ямар ч хэрэг байхгүй. Одоо жишээлбэл бид нэр тухайн хүүхдүүдийг Италийн сургуульд оруулнаа гэсэн бол тухайн материал дээр бол нэг хүрчлэн ажиллана. Тэр хүүхдийг одоо Италийнхан сургуульд нь бол яг амжиж бид нар бүх одоо тэтгэлэгтэн материалыг нөх өстой. Одоо хятадын сургуульд байвал тэр бас цаг хугацаанд нь амжиж тэр тэтгэлэгтэн материалыг нөгөөд явах. Тухайн хүүхд маань урилга бүх мэдээлэл шалган шүлгээ өгөөд намар 9 сар гэхэд сургуульд очсон байх ёстой. Гэх мэт ингээд байнгын цаг хугацаанд баригдсан ажил учраас энэ бүгдэд бол бид нар ингээл одоо шөнийн одоо 3 цагт байсан утсаа аваад ярихаас өөр аргагүй л байдаг та. Тийм. Хариуцлага тий хамт олон байна. Тий энэ бүгдийг бас даагаад бас хариуцаад явж байгаа бас хамт олноор бас маш бахархдаг. Тийм байна. Тэгэхээр хамт олныг зангидж байгаа удирдагч хөө манлайлж байгаа хүнээс их юм шалтгаал нэ явуулаасаа. Тэгээд өөртөө нөгөө зориг нэг болохоор санаа нэгтэй. Тэгээд ивтэй. Тийм. Оюун санааны тэр их нийгэмд оруулж байгаа хувь нэмэр бол үнэхээр багтам юм аа. Тэгээд таныг яг жохон зав гараадаг, жохон амархантэй гэд бодож хөвчөө хийгээл та үнэхээр их одоо ажил амжуулдаг. Тэрийг нэлээ анзаарсан. Тэгээд яриад за ийм их завгүй байдаг юм байна да. Тэгээ энэ одоо үнэхээр чадвар чинь тэгээд нэг ганц 2 жил ч юм уу тэрний дотор нэг тэгээд суучдагч зүйл бас биш баха. Таны хэлж байгаагаар тэр олон багаас эхлээд тэр хийжсэн дадлууд явсаар байж байгаа ийм сайхан чадвартай. Тэгээд танаа гэр бүлээр үнэхээр их бахархаж байсан гэдгээ би энэ хөөрөлтөндөө бүр дахин хэлмээр байна. Эсвэл тэгээд их орондоо таны ах нар гэхэд хонгор цус сонжиг санаачилж байсан яруу найрагч. За тэгээд дараагийн ах нь мөн гайхамшигтай яруу найрагч 3 номын уншсан. Тэгээд би зүгээр ингээд бодоод нөгөө удамшил гэдэг зүйл царай зүсээр оюун санаагаар гэд ясаа дагаж орж ирнэ гэж зөндөө олон хэлбэрээр байж байгаа. Тэгээ та нарт маань энэ сайхан голомтонд бүр бүх хэлбэрээр орж иржээ гэж би бодож суугаад байсан. Тэгэхээр энэ сайхан хүүхдүүдийн тэр сайхан уран эмэгтэйг туршиж явсан аав гэдэг хүнийхээ тухай та дурсаач ядам дэрж гэдэг тэр гайхамшигтай сайхан аавынхаа тухай. За манай аав бол
бас хэм цэцэн мэрэгэн үхтэй. Биднэрт бол хүүхэд байхад маш их юм гоё гоё үлгэрүүд их ярьж өгдөг. За тэгээд үлгэр ярьж өгөөл, ном уншиж өгөөд тэр үлгэрүүд нь баг дуусчихаар өөрөө зохиогоод ярьж өгдөг байсан. Тэгээд тухайн үед нөө зохиожин гэдэг нь бид нар мэдэхгүй. Пүү па тийм үү гээл тэр болгоныг ингээл сонсоод тэгэл ингээл маш гоё уншина тэр үлгэрээ. Тэгэл бүр ингээд дотор нь бид нар өөрсдөө баг яваад орчдөг. Хүүх тийм үү юм уу гэл. Яг тийм их юм ийм уран цэцэн их даруухан одоо харахад бол манаавыг нэг айхтар ийм уран цэцүүхтэй гэж хэлэхэрэг. Гэхдээ биднэрт бол үлгэр уншиж өгөхдөө маш уран цэцэн болчдөг. Тийм юм байсан. Тэгээ мэдээж тээврийн жолооч байнгын бас ингээд хөдөө гадаа их ажиллаар явдаг. Тэгээ ирэх үедээ биднэрт их маш гоё бэлгүүд их авчирч өгдөг. За хамгийн их гоё бэлгүүдийн биел их бүрддэг байсан та. Тэгээ надад бол явах болгонд хамгийн гоё хувцас, хамгийн гоё цүнхийг авчирч өгдөг. Тэгэл одоо их сайхан аав ээжийнхээ буйнд их хангалуун цатгал нь өссөн дөө би. Тий. Нөгөө багаас олдсон тэр сайхан зүйл насан туршид хүнээ эд хөрөнгө баялаг гэж байдаг гэж ярьдаг. Тэр яг ингээд та хэдийн маань тэр сайхан сүлэлтийн дундаас харагдчихсан. Тэгээ тэрийгэж таасаа яг хэллээ. Тэгээ ингээд энэ сайхан баялаг өв уламжлал дунд хайрын дунд өссөн. Одоо цагтаа ч гэсэн тэр гайхамшигтай зүйлсүүдэд түгээгээд ингээд явж хахад одоо цагийн гайхамшигыг Эрдэнэчимэг ихчээ хилээч гэвэл та юу гэж хэлэх вэ? Одоо цагийн гайхамшиг гэдэг нь ер нь юу юм болоо? За одоо жишээл одоо цагийн гайхамшиг одоо миний хувьд за айхтар яг одоо цагийн гайхамшиг гэдэг нэг айхтар тийм үгээр бас нэг төсөөлөхөд одоо битгүй юм да. Тэрийг бол гадны одоо хүнлэнгийн нэгэн хүн энэ талаас нь ярих байх л та. Мэдээж одоо бид нэр өөрсдийнхөө бас сойрхол одоо өөрсдийнхөө бас мэрэгжил хөв заяа нахад дагуу одоо нийгэмд өөрсдийнхөө бас хөв нэмрийг бас оруулаад явж байгаа нь бас бидний гайхамшиг болов гэж бодож байна. Тэ одоо миний хувьд ч гэсэн ерөнхийдөө бас маш олон одоо би чинь бас 15 6 таа оюутан байхдаа л боловсролын салбарт анх ажиллаж эхэлсэн. Тэгээ түүнээс хойш ч гэсэн одоо 30 гаруй жил бас одоо боловсролын салбарт бас ажиллажээ. Тэгэхээр бас энэ 30 гаруй жилийн хугацаанд бас нэлийн одоо 20-30 мянган оюутнууд бас одоо миний гараар орж бас төгссөн байдаг. Тэгэхээр энэ ч гэсэн одоо багш хүний хувьд бол оюутнуудаараа бахархах л хамгийн том гайхамшиг гэж бодож байна да. Ямар сайхан багш хүний мэрэгчлүүд үнэхээр гайхамшигтай тийм ээ. Хажууд ингээл мэрэгд тойроос суучихсан хүүхдүүд үнэхээр бидэрт баяр баясгалан аз жаргал тэр гидд хийгээтэй бүгдийг бэлгэлдэг. Тэгээд түүгийнх нь göм мөргээд энэ хөх өөрөлдөө маань хүн өөрийн гэсэн ертөнцтэй тэр ертөнцийнх нь олон өнгө гайхамшигтай зүйлээс нэг өнгийг нь ч гэсэн ингээд одоо сүлэлтийн дундаас нь гаргаж ирэх юмсан гэд хичээдгийн. Тэгээд хөөрөлдөөнийхөө төгсгөлд жаргахын өмнө хүн талархлын хэсэг гэж байдгийн. Тэгээ би таньда талархлын хэсгийг үлдээж байна. Мэдээж асар олон хүнд талархах байгаа. Бидний амьдралд мэдээж тэр орон зайвд ихтэй таньда талархлынхаа хэсгийг үлдээж байна. За баярлалаа. Ер нь өглөө босоод одоо бид нар бол одоо нарсаар тий байгаль дэлхийдээ бол талархах ёстой гэж би боддог. Тэгэхээр өнөөдрийн бидний бас үдий зэрэгтэй явж байгаа нь одоо бүх зүйлд бид нар бас талархах ёстой л гэж хардаг. Мэдээж хүн гэдэг амьтныг олж төрнө гэдэг бол бас маш том хөв заяа. Тэгэхээр байгаа одоо хөв заяанд л хүн талархна. Мэдээж найз одоо хүний хөв заяанд маш олон одоо өөрийн чиг хэлдэг олон солонгын долоонг байна. Найз нөхөд байна. Хамт ажлын хамт олон байна. Хамт ажилладаг багш нар байна. Мэдээж бас шивнэр байна. Өмнө хамаатан садн байна. Бидний бас хайртай ээж аваад байна. Төрс ах дүүнэр байна. Одоо энэ бүгд тийм ээ. Бидний одоо тэгээ байгаль дэлхий байна. Ингээ хаач явсан ч бас бид нар талархлаар илүү дүүрэн амьдрахвал биднэрт үнэхээр бүх зүйл одоо сайн сайхнаар харагдана л гэж боддог.
Ерөнхийдөө одоо жишээлбэл Филиппин улсыг ингээд үзэхэд одоо 100 гаруй сая гуамтай. Яг ингээд гадна талдаас нарах юм бол маш их ядуу хүнийхтэй. Тэгээд мэдээж хүүхдүүд бид нар ингээд кампинг хүүхдүүдийг аваад очиход хүүхдүүд маань үе Филиппус ийм ядуу юм уу? Энэ гадна ингээд байнга ингээд ширхээ хоолунд зараад орон гэргүй яа сайхтар юм бэ гэж хүүхдүүд бол ярьдаг л. Тэгэхээр бид нар бол юу зүйл гэхээр өнөөдөр тань гадаад үзмжээр нь хүнийг бид нар дүгнэхэд бас нэг зүйл. Бид нарт энэ хүмүүс чинь дотоод одоо оюун санааны хувьд бас биднээс арай өөр түвшинд бас амьдардаг хүмүүс ээ. Бид нар тэр хүний тий одоо энэ хүмүүс хэдийгээр ингэж орон гэргүй ч гэсэн ядуу зүдүү амьдарч байгаа ч гэсэн бид нарт наад зах нь одоо гэрлэн төхөө харъя. Ямар ч гэрлэн төхөө байхгүй тэр дөрвөн зам урсгал дээр ямар ч гинжин шагт үсгүйгээр бид нар бол тий гэж зөрчиж чадж байна. Мөн дээр нь тэр ярьж байгаа ярианы сэдв ч гэсэн ингээд нэг сэдврөө ороод ярихад тэр арай өөр өнцгөөс юм хараад гоё ярьдаг л да. Тэгэхээр энэ хүмүүс ч гэсэн бид нэр ари өөр байна. Тэгэхээр бид нар тухайн хэрэглээ монголчууд бол ер нь хэрэглээ өндөртэй ард түмэн. Тэгэхээр оюун санааны үед бид нэр тэр хүмүүсийн хэмжээний оюун санаагаар сэтгэж гин үү гэдэг бас нэг асуудал үүсч чаддаг. Тэгэхээр бид нэр гадаад одоо тэр хэрэглээгээр нь биш энэ дотоод хүний мөн чанараар нь илүү ойлгохыг хичээгээрэй гэдэг хүүхдүүдэд хэлдэг. Тэгэнгүүт хүүхдүүд маань одоо нэг сарын сургалт ч байна. Сургалтын дараа багш нартай бүр айгүй хайртай болчихсон. Нөгөө багшийг анх ийм багшийг айгүй тийм ядуу амьдралтай багш байх шиг байна гэжсэн хүүхдүүд маань бүрээс манай багш үнэхээр гайхамшигтай. Энэ багшаараас үнэхээр бахархаж чинь. Би дараа жил заавал ирс сурна. Багштай би заавал захиа авчирна. Би багштай эрэхтэй бэлэг авчирна гэдэг ч юм уу. Бүр ингээд шал өөр өнцөг ертөнцийг хараад хүүхдүүд маань ингээд буцдаг. Тэгэхээр тэрийг л илүү хүүхдүүд олж харах нь тэгээд бүх зүйлдээ аюул талархдаг. Тэгэхээр бидний талархал бол одоо ямар ч одоо хар зүйлийг ч гой цагаанаар харж чадах тийм одоо мэдрэмжийг бол өгч чаддаг байх. Хэрэг нөгөө хар хэрэг чинь хэдийгээр хар өнгөтэй боловч хар өнгөндөө биш хэрэг өөрөө маш ховор амьтна. Одоо ээж авыг тэжээдэг, хоол унд хүнсийг төхүүлж өгдөг одоо маш ховор юм амьтан гэдэг. Тэгэхээр яг тэр хэрэгний хар өнгөөр нь юмыг төсөөлөх биш тэр ховор амьтан те ээж авыг тэжээд гайхамшигтай тэр ховор мөн чанарыг олж хардаг байвал манай хүмүүс үнэхээр гайхалтай шүү гэхээр за тийм байна. Энэ хүмүүсийг би инглээ. Би энэ зүйлийг нь олж харлаа гэдэг ч юм уу. Тэгэл аюух талархалтайгаар бол буцдаг л даа. Тэгэхээр би бол бүх зүйлд бол талархдаг. Одоо ч гэсэн ингээд утахгүй буцах чинь бас л талархаж байгаа. За энэ өвлийн те Монгол ямар хүйтэн бэлээ. Мөн цагаагаар өвд хүйтэн, утаа өнөөрөө өвдч бас хүнд. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас ч гэсэн намайг те 4 сар бас энэ гадаадын энэ сайхан оронд бас ажилтай, хөдөлмөртөө те одоо бүх ажиллаа ямар ч асуудалгүйгээр явуулаад хийгээд маш одоо олон хамтын ажиллагаа гадаад харилцааг хөгжүүлээд миний хувьд бол олцтой өмгтөйг бас буцах чинь. За бүх зүйлдээ би бас талархаж байна. Очоод маргааш нь дахиад би гадагш явж байна. Бас очино. Тэгэхээр очоод бас ажлуудынхаа төлөө бас талархаж байна гээл. За өөртөө ч бас яриа байж байгаа ч гэсэн би бас талархаж байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд миний хувьд бол бас цулгаан эртээ устдаан улсад уулзаад ямар гайхалтай эмэгтэй вэ. Энэ хүний дотоод сэтгэлийн хүч, тэр эрчим хүч, тэр энерги үнэхээр өөр байсан. Тэгээд би бол бас өөрөөр чи аягүй бахархсан. Тэгээ ийм бас сайхан хүнтэй бас танилцсандаа бас үнэхээр талархаж байна гэж тухайн үед бас дотроо ингээл бодоол ингээл өөрлөж хараал би нэмсгэлээл ингээд бодоол сууж исэн л та. Тэг өнөөдөр яг ийм ярилцлага үүснэ гэж бас бодоогүй тухайн үедээ. Тэг гинт ингээ ярилцсан гэсэн. За би одоо юу ярих вэ лээ гэл өөртөө ч ярьдагсан. За тэгээ зүгээр хөөрөлдөё гэл тийм ээ. Тэг яг бидний харилцаа ярилцаа бас мэдээж илүү гоё баяжигдаад бас дараа нь явахаа. Энэ хувьд бол энэ хувьд дандаа л нэг ажил гэж байгаа л бид хоёр ч одоо гит ярьж ин да. Харин тийм ээ. Их завгүй юм шиг энэ амьдралд зориудаар зав гаргах гэхүү би нэг хайр илэрхийлнэ гэдэг нь их олон хэлбэртэй байх шиг байгаа юм. Тэгээд энэ олон
Оюун санааны ажлыг зэрэг амжуулаад маш завгүйг нь би үнэхээр очиод мэдэрсэн. Тэгээд маш завгүй цагаасаа хамгийн үнэтэй цагаасаа цаг гаргаад сэтгэлийнхаа дотор байдаг гайхамшигтай ертөнцийн жижигхэн өнгүүдийг л одоо сөхөж харж илэрхийлэх гэж хичээлээ. Таны хэлдгээр түүнээс ингээ хүмүүстэйгээ цоврал хийгээд яриа хийгээд өрнүүлээд яваад байдгийн. Дараагийн удаа хоёлаа таныхаа БТЖ-гээд академийн тухай эцэг эхчүүдтэй сонирхож байгаа хүмүүст бүр дэлгэрэнгүй яг тэр сэдвийнхаа тухай яриад яриа өрнүүлвэл бас их зүгээр байх олон түмэнд хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд өөрийнхөө энэ сайхан дэлгэмэл ертөнцөөсөө жижигхэн хэсгийг ч гэсэн нэг нөгөө ярьж ад жаргалтай хайраа бэлгэлсэнд маш их баярлалаа. Таныхаа тэгээд хийж бүтээж байгаа таны ярианд бол төрийн хүмүүст орчуулга хийгээд явдаг таны маань ажлууд бүр үнэхээр олон садаа салбартай. Тэр олон садаа салбарын бүх ажилд нь өөртөө хүсдэг шиг хамгийн дээдийн сайхан бүхнийг хүсье. За маш их баярлалаа. Тэгээд өөрийн ч бас ажилд хамгийн сайн сайхныг бас хүсэн өрөөе. Тэгээ бас их гоё ажил бас явуулдаг юм байна. Бас хүнтэй ярилцсан гэдэг бол ер нь хүн гэдэг амьд нь ч өөрөө нийгмийн амьд нь бас харилцаан дээр түшгэлдэг. Тийм учраас ийм сайхан харилцааг бас өрнүүлж байгаа. Мэдээж энэ швед алс холоос тийм ээ. Маш гоё ярилцаа яриаг бас өрнүүлээд байж байгаа нь надад бас их сайхан байна. Тэгээд өөрийн ч бас мэдээ боловсролынхны ажилд нь бас өндрөөс өндөр амжилтыг бас хүсэн өрөөё. Баярлалаа. Нэг гэр бүлийн сайх гайхамшигтай ээж аваас төрсэн эгчдүү хоёртой хөөрөлдөөд ээжтэй нь яг одоогийн ярьдгаар бол амьдаар нь гэдэг шиг хажууд нь сайхан цай хоолыг нэдээд хөөрөлдөжсэн. Одоо гэр бүлийн яриа бол анхных маань та нар болж байгаа. Та маань 25 оны анхны зочин. Тэгээд 25 оны би анхныхаа зочин буюу нийт 85 хүн маань хөөрөлдөөний маань эзэн маань та болж байгаа. Тэгээд Баярлалаа. тий 25 оныхаа хөөрөлдөөнийг оюун санааны тухай Монгол улстай маш их оюун санааны хөрөнгө оруулж байгаа олон зүйлийг түүчилж яваа, манлайлж яваа оюун санааны эзэн болсон ядам даржийн Эрдэнэ чимэг эгчтэйгээ ярьсандаа маш их баяртай байна. Тэгээ хоёулаа удахгүй дахиад баяр хөөрдөөрөн сайхан мэдээлэлтэй уулзцгаая. Сайхан авраарай Эрдэнэ чимэгч.